Өнөөдрийн хичээлээр мэдээллийн технологийн 10 дугаар ангийн мултимедиа сэдвийн видео мэдээлэл боловсруулах хичээлийг үзэж судлан мэдлэг бүтээцгээнэ. Ингээд бүгдээрээ мултимедиа элементүүдийнхаа талаар эргэн санацгаая. Монгол ардын үлгэр өвгөн бар 2. За хүүхдүүдээ киног үзээд өмнөх хичээлд үзэж судалсан мултимедиа элементүүдийг эргэн санаарай. Одоо чинь барын савраас болтох аргагүй боллоо. За ядаж нэг аяг цайж болсон уул да. Яна нөгөөтг чинь өвөг аваа явчихлаа шүү. Дэлгэцэн дээр байгаа зургийг сайн ажиглаарай. Юун тухай зураг вэ? Өмнөх хичээлийн мэдлэгээ санаарай. За хариултыг харцгаая. Энэ бол кадр. За тэгвэл кадрын талаар өмнөх мэдлгүүдээ сэргээн санаарай. За эдгээр 3 суралцсан зорилтуудыг бид нар үзэж байгаа. Цаашид судлах гэсэн 3 суралцахыг энэхүү хичээлээр үзэж судалнаа. За зургийг сайн анхааралтай ажиглаарай. Зураг дээр байгаа зүйлүүдийг ерөнхий нэрийг нь олоорой. Мултимедиа гэсэн зураг байна. За мултимедиа нь хэвлэмэл, аудио материал, хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай нь текст, аудио, зураг, хөдөлгөөн дүрс, видео зэргийг төрөл бүрийн хэлбэрээр нэг интерактив үзүүлэн болгодог харилцааны хэлбэр юм аа. За rich media, hypermedia гэсэн мэдлэг ойлголтуудыг дэвтэртээ тэмдэглэж аван гүнзгийрүүлэн судлаарай хүүхдүүдээ. За өмнөх хичээлээр судалсан мултимедиа элементүүдээ харцгаая. Хэдэн төрөл байгааг тоолоорой. За видео мэдээлэл боловсруулах төрлүүд MP4, MPEG, MOV. Аудио мэдээлэл боловсруулах төрлүүд MP3, WMA. Зураг боловсруулах төрлүүд TIFF, JPG, PNG. За хөдөлгөөнд зураг боловсруулах төрөл бол GIF өргөтгөлтэй. За бичвэр боловсруулах төрөл. За зураглалыг бас боловсруулна. Гэр бүлийн зураглал, мөн төрөл бүрийн зураглалыг мултимедиа элементээр боловсруулж бас болно. Бүгдээрээ тэгвэл дасгал ажиллацгаая. Xmind программыг ашиглан оюуны зураглал хийцгээе. За татах холбоосыг дэлгэцэн дээрээсээ харж авна уу? За энэхүү зургийг ажиглаад зурган дээр байгаа хэрэгслүүдийг мултимедиа элементтэй холбож төрлүүдийн ангилж ялгана уу? За мултимедиа бүтээх програм хангамжуудыг мэдэх үү? Adobe Premiere, Corel Studio, Camtasia, Video Editor, Movie Maker. За интерфейс нь харагдаж байна. За тэгвэл эдгээр програмуудыг ангилж ялгацгаая. За зохиогч ирэхээр хамгаалагдсан худалдаж авах програмууд гэж байдаг. Мөн чөлөөтэй хэрэглэхэд зориулагдсан програмууд гэх мэтээр хэрэглээгээр нь програмуудыг хуваадаг. Adobe Premiere, Corel Studio, Camtasia эдгээр програмууд нь худалдаж авдаг. Video Editor, Movie Maker бол чөлөөтэй хэрэглэхэд зориулсан програмууд юм аа. За Movie Maker програмын интерфейс харагдаж байна. За энэхүү програм нь видео засварлах боломжийг олгодог хялбар програм юм аа. За интернетээс програмынхаа сүүлийн хувилбарыг татаж авахдаа Windows Movie Maker түлхүүр үгийг ашиглаж татнаа. Дасгал ажил. Програмаас суулгах дасгал ажлыг хийцгээе. Татах холбоосыг дэлгэцэн дээр тавьсан байна. Мөн энэхүү QR кодыг уншуулж програмаа татаж болно. За ингээд татаж авсан програмаа төхөөрөмжөндөө суулгаж ажиллахад бэлэн болгоно.
Та бүхэн цаашид математикийн талаар мэдлэгээ гүнзгийрүүлэн судалж хичээл сургалтандаа ашиглаж сураарай. Амжилт хүсье.